За та бүгдтэй эзний өдрийн мэндийг төвшүүлж байна. Амен. За өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүгд биш үү те. Өөрсдийнхөө амьдралд, сүнслэг амьдралд ээлжит ялалтыг байгуулсан хүмүүс байгаа. Яагаад вэ гэхээр яг бидний амьдарч байгаа энэ дэлхий маш хүнд хэцүү, байнга тийм сорилт, саад, элдв янзын уруу татлагаар дүүрэн ийм дэлхий. Тэр сорилтуудыг даваад эзнийхээ оршихуйд, эзнийхээ дуудлагыг аваад Бурхан аав руугаа ирж чадсан энэ бол маш бодиттой ялалт байгаа. Тэгээ энэ ялалтыг хараад Бурхан аав, Бурхан эзэн маань маш ихээр бахархаж байгаа. Энэ бол яг Библийн дагуу эзэн үнэхээр бахархаж баяр хөөр болж байгаа. Тэгээд зогсохгүй цаашлаад биднэрт та бүгдэд ойрын тань ирээдүйд маш бодиттой сүнслэг ивэл, ерөөл, эдгэрлүүд, хүч чадал, тэр хангамж, тэр бүх сайн сайхан ивэлүүдээ эзэн өгөхөөр бэлдэж байгаа. Энэ бол яг Библийн дагуу эзний амлсан амлалт байна. Тэгэхээр тэр гайхалтай ивэл ерөөлөөр дүүрэн өдрүүдийн нэг нь бол яг өнөөдөр. Яагаад вэ гэхээр энэ өдөр хэрв та зүрх сэтгэлээ сайн хөрс болгоод эзний тэрхүү үгийг сайн хөрсөнд яг нэвчиж дуулууртайгаар, даруугаар, талархалтайгаар яг анга цангасан хүн тэр хэрэгцээтэй зүйлээ хүлээж авах мэт эзний үгийг ууж чадвал эзний үг хизээч хоосон буцдаггүй. Заавал үр жимс гаргадаг. Тэгэхээр яг энэ цаг мөчид бүгдээр хамтдаа зүрх сэтгэлээ даруусгаад эзэн талархалтайгаар тэр эзний гайхалтай үгсийг бүгдээрээ зүрх сэтгэлийнхаа тэрхүү сайн хөрсөнд шингэн хүлээн авцгаая. Амен. За бид нар энэ сар ариун сүнсний талаар үзэж байгаа тийм. За тэгээд энэ өнөөдөр бол 7 хоногийн сарын сүүлчийн 7 хоног байна. Тэгэхээр өнөөдөр бүгдээр хамтдаа ариун сүнсний бидний амьдрал дахь бодит нөлөө гэсэн сэдвийн хүрээнд бид нар үзнэ. Бидний амьдралд маш бодиттой ариун сүнсний нөлөөг бүгдээр үзнэ. За бүгдээр хамтдаа өнөөдрийнхээ ишлэлийг уншъя. За бүгдээр олон ишлэл мэдээж уншина. Иохан 3:8. Ер нь бүх ишлүүдийг бүгдээр хамт уншъя. Гоё бүгдээр хамтаа оролцоотойгоор. Тэгээд энэ хамт тунхаглах үед энэ нөрөө бас таны сүнсэнд маш бодиттой хоол болж бас хамтдаа яг эзэн рүү хандсан тэр харилцаа болдог. Тийм учраас хамтдаа Библи уншилгаа хийх болно гэсэн үг. За 1-2-3 салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч салхийг хаанаас ирж хааш оддгийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм байдаг гэж айлдав. Амен. За энэ ишлэл хэлж байгаачлан ариун сүнс, ерөн сүнс бол харагддаг уу те? Энэ ямар ч сүнс, киномон дээр байдаг сүнс. Кинон дээр байдаг сүнс нэр харагдах юм ээ те. Янз янзын байдлаар харагдаад эхэлдэг те. Сүнс гэдэг бол угаасаа харагдахгүй, үл харагдах, баригдахгүй тийм зүйл. Гэтэл сүнс маш бодиттой, хүч чадалтай нөлөө байгаа. Түүнийг Есүс Христ салхитай зөвлөсөн. Салхи мэдрэгддэг, сонсогддог, салхи олон зүйлийг өөрчилж чаддаг. Тэгэхээр яг энэгээр зөвлөсөн байгаа. Тэгэхээр өнөөдөр эзний үг танд 3 хэсгээр хүрэх болно. Эхлээд бүгдээр хамтдаа ариун сүнс гэж хэн бэ? Яг таны дотор хэрв та Есүс Христийг аврагчаа болгосон бол, гимшиж, итгэж аврагчаа болгосон бол за энийг та өөрөөсөө бодно гэсэн үг. Би яг Есүсийг аврагчаа болгосон юм уу? Хоёрдугаар та Есүсийг амьдралынхаа эзнээ болгохоор хүсэж амаараа тунхагласан уу? Хэрвээ энэ хоёр үнэн л бол таны дотор ариун сүнс байгаа. Эзнээ болгож чадж гин үү гэдэг асуултыг тавиагүй те. Би хүсэж гин үү? Тэгээд та миний амьдралын эзэн болооч гэдэг энэ тунхаглалыг маш бодиттойгоор өөрийнхөө жишгийг сонсохдоор та хизээ нэгэн цагт та Бурхан руу хандаад эзэн Есүсээ та миний эзэн болооч гэж та хэлж ирсэн үү? Хэрвээ энэ хоёр үнэн л бол аврагчаа болгосон, эзнээ болгосон гэдэг энэ үнэн танд үнэн л бол таны дотор ариун сүнс байгаа гэсэн. Тэгэхээр тэр таны дотор ч байгаа тэр нэг сүнс, тэр нэг ариун сүнс хэн бэ гэдгийг бүгдээрээ ерөнхийд нь үзэх болно. За хоёрдугаар хэсэгт бүгдээрээ таны дотор ч байгаа тэр ариун сүнс яах гад дотор ч оршиж байгаа юм. Оршиж байгаа зорилго нь юу юм гэдгийг бид нар үзнэ. За гуравдугаарт хамгийн сүүлд нь тэр зорилгоо ариун сүнс яаж хэрэгжүүлдэг юм? Яаж ажилтیں۔ Таны дотор амьдралд чинь маш бодиттой. Тэрийг бүгдээрээ Библийн дагуу үзэх болно. За бүгдээр хамтдаа 1-р Коринт 3:16 уншъя. За 1-2-3 та нар өөрсдөө Бурхны сүм бөгөөд Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Амен. Эндээс харах юм бол
ариун сүнсийг Бурханы сүнс гэж байгаа. Өөрөөр хэлбэл ариун сүнс биш үү те. Бид нар мэдж байгаа. Бурхан байгаа. Тэгээ энийг дандаа сонсдог. Бид мэдж байгаа. Ариун сүнс гэж хэн бэ гэх юм бол ариун сүнс гурлаар оршигч Бурханы нэг те. Бурхан гэх мэднэ. Гэтэ та түрүүн би эхэндээ хэлсэн те. Яг зүрх сэтгэлээ нөгөө Матай 13 дээр нэг Тэнгэрийн хаанчлалын сайн дөрвөн хөрсний талаарх сургаал зөвлөд өгдөн шүү дээ те. Хамгийн сүүлийнх нь сайн хөрс. Сайн хөрсөн дээр буусан тариан төрөв 30 60 100 дахин өсдөг, арвиждаг. Тэгэхээр хэрвээ та яг энэ цаг мөчид Бурхан, ариун сүнс бол Бурхан. Тэгэхээр таны дотор ариун сүнс буюу таны дотор Бурхан байгаад байгаа байхгүй. Нөгөө сул дорой амгалан, нөгөө сул дорой ган туяа, нөгөө сул дорой номин, ганаа ихч, оргил, нөгөө л нэг арчаагүй амархан уурладаг, амархан алдаа гаргадаг. Ийм сул дорой миний дотор орчлон ертөнцийн бүтээгч агуу Бурхан байгаад байгаа байхгүй. Энэ өөрөө маш хүчтэй, маш гайхамшигтай мэдээ. Бид зүгээр сонссоор байгаад зүгээр л мэднэ наад ойлголтыг чинь сонсч ирсэн юм байна гэд зүгээр мэдлэгийн түвшинд боддог. Тэгэхээр яг энэ үнэн түрүү хэлсэн шүү дээ. Бид нар Есүсийг аврагчаа болгосон бол эзнээ болгосон бол таны дотор Бурхан байгаад байгаа байхгүй. Бүр амар сонио ойлголт. Зүгээр ингээл та явж байхад хүссэн юмаа хийгээл та явж байхад таны дотор чинь агуу Бурхан ингээ оршиж ийн гэж боддоо. Тэгэхээр энэ мэдээ таны хувьд үнэн үү? Та итгэж гин үү? Энэ мэдээ, энэ үнэн танд хамаатай юу? Таны дотор Бурхан байна. Тэгэхээр та энийг итгэж гин үү? Энэ үнэн танд хамаатай юу? Гарах юм бол тэгж байгаа. Бурханы орших сүм байгаа. Бурханы сүнс таны дотор байгаа. Тэгээ Иохан 14-ийн 6 гарах юм бол хэрв та Есүсийг аврагчаа эзнээ болгоод таны дотор Бурхан оршиж байгаа нь үнэн л бол тэр Бурхан мөнхөд оршино. Хизээч юуч тэр Бурхан таны дотор оршсон тэрхүү одоо орон гэрээ болгосон гэж байгаа. Abide гэдэг үг аахгүй. Бүр оршин нутгалсан. Хуучин гэрээнд ийм ойлголт байгаагүй. Хуучин гэрээд зүгээр ингээд оршиж жоод тэгээд нөгөө хүн ямар нэгэн байдлаар алдах юм бол яваад өчтдөг. Гэтэл Есүсийг аврагчаа эзнээ болгосон л бол ариун сүнс тэр орчлон ертөнцийн бүгдийг чаддаг тэр Бурхан таны дотор танаас хамаарахгүйгээр оршоод амьдарч байгаа. Тэгээ энэ амьдарч байгаа оршин тогтнол нь хамтын амьдрал нь мөнхийн мөнхөд үргэлжлэнэ. Бүгд хамтдаа уншия. Иохан 14-ийн 16. 1-23 хий. Би эцгээс гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр та нартай үүрт хамт байна. Амен. Өөр гэдэг нь ялгаатай гэдэг үг биш. Яг надтай адилхан бас нэг гэдэг утгатай үг шүү. Тэгээ монгол хэлний янз бүрийн буруу одоо ойлгож магадгүй учраас Есүстэй яг адилхан Бурхан. Тэгээд бидэнд туслахаар оршиж байгаа. Тэгээ энэ туслахаар оршиж байгаа оршин нь шүү дээ. Та цуглаандаа явна уу, гим үйлдэн үү, эсвэл бол та бурханлаг хүчтэй байна уу, эсвэл өнөөдөр алдаа гаргаад сул дорой байна уу? Юунаас үл шалтгаалаад Иохан 10 дээр миний гараас миний хонин сүргийг хинч булаахгүй гэж байгаа. Түүний гарт орсон буюу түүний ариун сүнсээр тамгалагдсан тэр ариун сүнс таны дотор байгаа бол мөнхийн мөнхөд. Тэр ариун сүнсийг бас Библи амийн сүнс гэдэг. Мөнх ам. Бидний мөнх ам бол ариун сүнс байхгүй юу? Тэр мөнхөд бит хоёр та ариун сүнстэй хамт байна гэсэн. Бурхан тантай хамт байна гэсэн. Тэгэхээр энэ гайхалтай үнэнг өнөөдөр бүгдээрээ хамгийн эхлээд ойлгоно. Гэтэ зүгээр ингээд хартаа яг нөгөө нэг хичээл ингээд сурчаад ариун сүнс миний дотор байгаа юм байна. Тэр дотор байгаа ариун сүнс гэдэг бол Бурхан юм байна. Тэгэхээр миний дотор Бурхан байгаа юм байна. Амен. Гэж цаашаага ингээд явна бид нар. Ерөнхийдөө дараачийн юу хэлэх вэ гэд номлогч юу хэлэх чинь ингээд цаашаа явна. Гэтэл яарахгүйгээр заяа. Яг одоо цөмөрөө нөгөө хөрсөндөө бүр ингээд гоё юудгүлээ нэвчүүлээд тэр сайн хөрсөнд энэ ойлголт заавал гүн суух хэрэгтэй. Юу гэхээр Бурхан миний дотор ингээд хамт байгаад байгаа байхгүй. Энэ та нарт сонирн биш үү? Амар сонирн байгааз. Бид нар ингээд дандаа боддгоо зүгээр толон тарах юм бол нөгөө байдаг л батхтай инх тайван. Нөгөө хөвширж байгаа инх тайван өсөө яагаагүй өчигдөр нөгөө найзтайгаа зодтолтсон өчигдөр гим нүгэл үлдсэн уур хүрээдээ нэг балиар муухай гимтэй инх тайван гимтэй хүн тэгсэн чинь Библи болохоор Бурхан ариун Бурхан надтай хамт байгаад байгаа байхгүй. Тэгээ мөн хизээж харахгүй. Тэгээ энийг бүгдээрээ маш сайн ойлгох нь амар чухал. Тэгэхээр энийг дотроо хийгээд ямар сони юм бэ гэдэг энэ хандлага танд байвал одоо дараачийн үнэн таны хувьд бүр амар гоё, маш гоё болно. Тэр нь юу гэхээр таны дотор байгаа тэр ариун сүнс Бурхан гэхлээр Бурханы нөгөө гайхалтай занч, нөгөө мөн чанар, хүч чадал таны дотор хамт байна гэсэн.
Тэгээ Бурхны яг 18 20-од мөн чанар байдаг. Гэхдээ хамгийн онцгой нь бол тэ өнөөдөр дурдмаар байгаа санагдаж байгаа нь болохоор Бурхан биш тэ бүгдийг мэддэг. Одоо omniscience гэж ярьдаг. Бурхан бүгдийг мэддэг. Мэдэхгүй зүйл нэг ч байхгүй. Миний талаар, миний бодол, ирээдүй бүх зүйлийг мэдж байгаа. Тэр бүх зүйлийг мэддэг тэр мэдлэг, тэр нэг мэдээллийн сан дотор ч байгаад байгаа байхгүй. Бурхан таны дотор байгаа. Тэгээ бүгдээ хамтдаа 1-р Коринт 2-ын 10-аас 11-ийг уншъя. За 1-2-3. Гэвч Бурхан үүнийг сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь сүнс бүх зүйлийг тэр байтугай Бурханы гүн юмсэгч гэсэн нэгтэлдэг ажгүй. Хүний бодлыг дотор нь буй сүнснээс нь өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы сүнснээс өөр хэн ч хис мэднэ. Тэр бүх зүйлийг мэддэг тэр Бурхан. Бурханы дотор бүр ингээд Бурханы гүн гүнзгий дид хул за 39 лөө ямар ч дид хул дээр байдیں۔ Би яг хаягийг мартчихлаа. 49 ч л нэг гоё чийсэд амархан тоо байгаа. Тэгэхээр дид хууль дээр болохоор юу гэдэг вэ гэхээр бидэнд илчлэгдсэн одоо Библиэд байгаа тэр бүх зүйл нь биднийг одоо бидэнд хэрэгтэй ашиглаж хэрэгжилж бидэнд хэрэгжүүлэхийн тулд үйл болгохын тулд бидэнд өгсөн гэж байгаа. Харин нууцлагдсан зүйлс гэж байгаа байхгүй юу? Дид хууль дээр 39 байдаг санагдаж байна. 9-тэй л байгаа шүү дээ. Тэгэхээр Библиэд байхгүй нууц зүйлсүүд гэж байгаа. Гэтэл тэр нууц зүйлсүүдийг хүртэл мэддэг тэр Бурхан дотор ч байгаад байгаа байхгүй юу? Тэр бүр цоо шин бүр үл мэдэгдэх тэр ертөнц таны дотор байна гэсэн. Хизээч гарахгүй. Тантай хамт харилцах га таныг хүлээж байна гэсэн. Тэр бүх зүйлийг мэддэг тэр мэддэг Бурхан тантай хамт байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бүгдийг мэддэг Бурхан таны дотор байгаа учраас тэр Бурхан танд бүх зүйлийг зааж чадна. Иохан 14:26 дээр ингэж байна. За бүгд хамт уншъя. Харин туслагч буюу миний нэрээр эцгийм нийлгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно гэж байгаа. Амен. Тэгэхээр ариун сүнсний ирсэн зорилго нь юу гэхээр бидэнд бүх зүйлийг заана. Одоо бид нар англи хэл сурлаа, солонгос сурлаа, ингээд те одоо анагаах хэлмэл сурлаа, анагаахтай ингээд янз янзын сурлаа, ингээд элдв янзын бид сурах хэрэгцээнд донд явдаг те. Сурж иж тэр мэдээллийн эренгүүд бид амьдарч байгаа. Тэр зүйлсүүдийг харах юм бол тухайн багш зааж байгаа. Одоо тухайн эрдэмтэд зааж байгаа. Тэрийг зааглаа гэд бүх хүмүүс тухайн сургуулийг төгслөө гэд одоо юу гэдэг оноогоо авлаа гэд тэгээд яг мэдсэн бүгд мэддгүү те. Зарим оюутнууд юу ч мэдэхгүй зүгээр нэг панаалж жагаад хуулаад ч гэсэн оноогоо авчдаг. Тэгээд мэдсэн ч гэсэн мартчихдаг. Гэтэл ариун сүнс юу вэ гэхээр бүх зүйлийг ариун сүнс өөрөө бүтээж бүх мэдлэгийг сан болдог учраас тэр нэгэн заагч багш таны дотор заах гад байж байгаа. Тэгэхээр мэдээж Библийн дагуу бүх сүнслэг үннүүдийг заана. Одоо харилцаа, амьдралын гүн гүнзгий зүйлсүүдийг. Тэрнээс гадна таны сурж байгаа хичээл сурлага дээр байгаа тэр бүх зүйлсүүдийг заах, оюун санаагч нь хүртэл зааж байж болох бүх мэдээллийг заахад бас бэлэн ариун сүнс таны дотор орж байна гэсэн. Энэ өөрөө маш гайхамшигтай, талархууштай түрүү ихэнд хэлсэн талархууштай ивэл ирүүл байгаа. Тэг яг энийг ямар гоё юм бэ? Талархаж гинэ гэж хүлээж авах юм бол нөгөө таны хөрс зүрх сэтгэл чинь сайн хөрс болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сайн хөрсөн дээр энэ үнэн таны дотор ороод орчхол юм бол үр жимсээ заавал өгнө. Эзний үг хоосон буцахгүй. Тэрээс зүгээр зүрхэндээ оруулахгүй амин нэрээ бас гоё Библи гоё юм бэ те нэр ариун сүнс тэгдэм юм ямар гоё юм бэ гэд. Тэгээ дараач түрүүний хэлснээр дараач юу за юу гинэ дараачих нь ингээд биш. Ямар гоё юм бэ? Бүр хамгийн агуу мэрэгэн мэдлэгтэй тэр нэгэн бүгдийг хамгийн мангар нэгэн хүртэл яаж ийгээд хамгийн сайнаар зааж чаддаг тэр гайхалтай нэгэн таны дотор байгаа гэж бодохоор амин ямар гоё юм бэ багшаа гээл те ариун сүнсийг. Тэгэхэл юм бол та зүрхэнд ч орчно гэсэн. Тэгээд талархаж та бүгдээрээ хүлээж авах юм бол эзний сайн сайхан таны дотор шинжлэл өөрчлөлтийг бий болгоно гэсэн. Тэгээд бүх таны дотор Бурхан байгаа. Тэр Бурхан бүгдийг мэддэг учраас танд бүгдийг зааж чадна. Бас эндээс харах юм бол бүгдийг сануулж чадна. Одоо бүгдээр хамтдаа эндээс ингээд олон юм ойлгож ухаарад ингээд тухайн мөчтэй ингээд амин гэж гарна. Гэтэ яг хүний өөрийнх нь онцлохоор одоо хогийн сав биш шүү дээ тий. Араасаа ингээд угаасаа мартчихийдэг. Мартах ёстой тий. Тэр нь угаасаа эрүүл байхын тулд ингээд оюун ухааны ойр санамж заавал мартчихийдэг. Гэхдээ яг хэрэгтэй үед нь хэн сануулах юм? Яг энэ мөчид яг энэ мэдээлэл хэрэгтэй гэдгийг хэн сануулах юм? Ариун сүнс тий. Харах юм бол бид нар мэднэ Есүсийг сорилтонд ороход сатан Бурхны үгээр Есүсийг сорих гэж оролддог тий.
Гэтэл сатан миний бодлоор ерөнхийдөө бол бидний дотор сорилтоор одоо бид нарыг дайрахтаа яг гарч ирэхгүй, бодиттой гарч ирэхгүй. Дандаа оюун бодолд дайрдаг. Тэгэхээр бодлоор илэрнэ гэсэн. Тэнгүүт бидний дотор Библи бодогдно гэсэн үг байхгүй юу? Тэгсэн чинь Библи бодогдож байгаа юм чинь амен гэж дагах юм уу? Сатан яг ингэсэн гэсэн үг байхгүй юу? Тэ? Есүсийг наад өндөр сүмэн дээрээс үсэрчгээ. Тэгэх юм бол дуулал номон дээр Бурхны тэнгэр элчин гар дээр аваад явна штэ гэд хэлсэн. Тэгсэн чинь тухайн үед бид нар сатан гэж мэдэхгүй бол нэрээ тэр үг нь байгаа штэ. Эзний үг бол үнэн амен гэж үсрэх юм уу? Яг ямар үед ямар үнэн тэр үед яг хамаарж байгааг хэн сануулах юм? Тэгэхээр ариун сүнс л яг сануулна гэсэн. Тэр сануулах гад бидний дотор бурхан оршоод байгаа байхгүй. Тэгэхээр та Есүсийг аврагчаа болгосон л бол эзнээ болгосон л бол таны дотор танаас хамаарахгүйгээр тэр бурхан оршиж байна гэсэн. Үнэхээр гайхалтай тий. Гэтэ оюун санаа мэдрэмж хоёр болохоор өөр юм ярьдаг. Үгүй баха мэдрэхдэггүй шүү дээ. Тийм гэж яашаа ялсан байдیں۔ Тий. Энэ болгон чинь нөгөө сатаны 2000 ч биш тий 6000 жилийн турш бид нарыг одоо мэхэлж яваа тэр том мэхлэлийнх нь үр дагавар нь мэдрүүлэхгүй өөр бодлыг өгж байна гэсэн. Тэгэхээр Библи итгэдэг юм бол Библи энэ гайхалтай зүйлийг ярьж байгаа. Иохан 15-ын тэгээ ингэж байгаа. Ариун сүнс биднэрт сануулна. Гэхдээ ариун сүнс ардаа нэг юм байгаа. Одоо харизматик хөдөлгөөн гэж байдаг. Одоо чуулганы түүхэнд одоо сүүлийн 100 оны үед юу гарч ирсэн. 19-р зууны сүүлээр ч илүү. Тэгээ тэрнээс өмнө бол байгаагүй. Тэгээ Пентекост одоо хөдөлгөөн, харизматик хөдөлгөөн гэдэг. Тэгэхээр яг энэ одоо ойлголтоор болохоор ариун сүнсний бэлэг авьяас, ариун сүнсний иш үзүүлэг гэх мэт нэг юм юр бусын нэг юм онцгой Библиэс бүр нэг юм Библи болохоор нэг сонирхолгүйтэй байдаг л зүйл. Тэгснээр ингээд нэг бүр илүү юр бусын үзэгдэлтэй. Тэгэл ингээд онцгой тэр нөгөө нэг иш үзүүлэг маш тийм юр бусын нэг тийм ариун сүнс хэр нэг юм юр бусын цаанаасаа ингээд нэг гайхалтай ийм нэг юм юр бусын гэдэг ойлголт байдаг. Гэтэл ариун сүнс биднэрт зааж сануулна гэдэг нь ямар хүрээнд зааж ямар хүрээнд сануулдаг вэ гэхээр бүгдээр энэ Иохан 6-гийн 13-ыг уншия. 1-2-3. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л өнөөд удирдна. Тэр өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ гэж байна. Амен. Өөрөөсөө ярихгүй. Гэтэл түрүүний тэр харизматик Пентекост амар гаж биш шүү. Тэр дотроо гажигдсангууд нь байдаг. Тий. Тэрнээс биш яг тэр нөгөө нэг угаасаа анхны 1-р зууны анхны чуулганы үед байсан тэр гайхалтай тэр бодиттой хүч чадлын тэрхүү одоо баланс гэсэн үг байхгүй юу? Ерөөдөө баланстай зөв явбал маш сайн. Эзний онол сургаал тэгээд ариун сүнсний хүч чад бэлэг аваас зэрэг явбал ерөөлтэй. Гэтэл яг тэр нэг илүү нөгөө талыг нь илүү чухалж байгаа хүмүүс юу вэ гэхээр юр бусын онцгой гэдэг ойлголтыг бодох гээд байдаг. Гэтэл ардаа энэ дотор сатан хүртэл ажиллаж идэг. Харизматик тэр буруу Пентекост буруугаар хэрэгжүүлж байгаа тэр Пентекост хөдөлгөөнийг заримдаа эрдэмтэд болохоор юу гэж ингэж оншилдог вэ гэхээр одоо бөө байгаа шүү дээ. Бөө. Монголчууд одоо Азад байгаа тэр Пентекост хөдөлгөөн, харизматик хөдөлгөөн болохоор ингээд тэр бэлэг авьяастай идэгрэл гайхамшиг тэр юр бусын хил мэлээр ингээд тэрийг илүү чухалж байгааг яриад байгаа шүү. Мэдээж тэр нь байна. Гэхдээ эзний онол сургаал үргэлж нэгдүгээрт байх хэрэгтэй тий. Тэрэн дээр суурлах хэрэгтэй. Гэтэл тэрийг чухалжилж байгаа тэрийг болохоор юу гэж эрдэмтэд оншилж яадаг вэ гэхээр одоо Азад бөө гэдэг маш том хүч байгаа байхгүй юу. Бөөгийн нөгөө нэг тийм маш бодиттой чөтгөрийг хөөх тий бодиттой айдсаасан зайлуулах бодиттой нэг юм хэрэгцээ байгаа. Тэгэхээр тэр бөөгийн шашны Христ итгэл дотор үлдчихсэн үлдэцгээд байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл сатан Христ итгэл дотор маш зөвүүнээр өөрийнхөө худал хуурмыг оруулж байна гэсэн. Угаасаа Библийн туршид байнга ингэж явдаг. Эзний үнэнг дагаад Есүсийн тэр 3 жилийн үйлчлэлийн хажуугад хүртэл маш бодиттой худал хуурмыг дагаж явж байгаа. Бодиттой бурхан нь ирчээд, үнэн нь ирчээд, үг нь өөрөө хүрээд ирсэн байхад үгтэй нь хамгийн дээд үгтэй нь маргалдаж чадж байгаа тэр хүч байхгүй. Гэтэл 2000 жилийн хойно Манусыг бол дороо барах үз дайсны зам явж байгаа нь юу гэхээр одоо харах юм бол ариун сүнс нэг юм юр бусинаар Библиэс гадуур нэг онцгой гэдэг юм ярих гэдэг. Гэтэл Библиэлд юу гэж болохоор сатаныг вэ шүү дээ худал хуурмгийн эцэг гэж байгаа.
би Есүс сатаныг одоо фарисеучуудыг шүүмжлэхэд итгэж хэлдэг. Та нарын эцэг бол алуурчин байсан. Тэрээр бол худал хуурмгийн эцэг. Тэр худал ярихдаа биш тий. Өөрөөсөө худлаа ярьдаг. Зохиодог. Нөхцөл байдлыг хараад, цаг хугацаа яаж өөрчлөгдөхийг хараад, яаж глобалчлагдаж, яаж шинэ үзэл бодол нийгэмд гарч байгааг хараад дагаад сатан тэрийг ингээд шинжилж явж идэг. Чуулган хүчтэй болно. Чуулган хүчтэй болох үед дагаад дайсны худал хуурмаг тогтсон байдлаар аргаа өөрчлөөд хүчтэй болоо явж идэг. Гэтэл ариун сүнсийг харж байна. Тэр өөрөөсөө биш гэж байгааз өөрөөсөө юу ч заадаггүй, юу ч сануулдаггүй. Зөвхөн минийхийг авч Есүсийн хэлсэн үгийг л хэлж эцгийн баруун гартал яг одоо тэнгэрт их үйлчлээ хийж байгаа Есүс бидний зуучлаа. Тэнгэрийн эцгийн баруун гарталаас Есүс тэр хаан сэнтигээс ариун сүнсээрээ дамжуулан биднэрт сануулж байгаа, зааж байгаа тэр зүйлсийг л ярина. Өөрөөр хэлбэл Библийн дагуу ярьдаг гэсэн. Тийм учраас энэ өөрөө маш чухал одоо бидний маш бодиттой хамгаалалт болно гэсэн. Тэгэхээр Библи буюу эзний үгийг үннийг судлахгүй бол дайсан маниусыг дорно. Маш амархан, тэгээ маш гоёор, маш үнэмшилтэйгээр бидний хуурч чадна гэсэн. Библийн дагуу хуурч чадна гэсэн. Библийг бариад. Библийг зааж байгаа юм шиг гаж сургаалууд шиг тийм учраас хэлж байгаа. Мөн Иохан 15:26 бүгд хамт уншия. Эцгээс гарах үнний сүнс болох туслагчийг би та нарт эцгээс илгээхэд тэр сүнс намайг гэрчилнэ гэж байгаа. Амен. Тэгээ ариун сүнс болохоор ариун сүнсний бас өөр түрүүн басны хэсэг дээр ариун сүнс зөвхөн Есүсийг л алдаршуулдаг. Зөвхөн Есүсийг л гэрчилдэг. Яагаад гэхлээр хэлсэн шүү дээ. Аврал төрөх ганцхан хаалга байгаа. Нарийн хаалга, хэцүү хаалга. Иохан 10 дээр би бол хоньны үүд гэж байгаа. Есүс. Мөн аврагдсан хүний ариусгалын амьдрал нь ганцхан зам байгаа. Тэр нь Есүс. Би бол цорын ганц зам гэж байгаа. Зөвхөн Есүсийн дотор Колосой дээр Есүсийн дотор бүх орчлон ертөнцийг бурхан үгээрээ тогтоон барьж идэг. Тэр шинжлэх ухаан бидний одоо энэ сэтгэж байгаа, идэж ууж байгаа, бидний оршин тогтнож байгаа, хөдөлж байгаа бүх оршин тогтнол зөвхөн Есүсийн дотор л оршин тогтнож тогтоон баригддаг байхгүй. Ингэж эцэг хүү ариун сүнсний гурвал ийм гоё эв нэгдэлтэйгээр оршдог. Тийм учраас ариун сүнс өөрийгөө ерөөсөө алдаршуулдаггүй. Өөрөөсөө юу ч өөр зүйлийг гэрчлэхгүй. Зөвхөн Есүс. Ягаад тэгэхээр Есүс дотор бүх зүйл нэгддэг учраас. Тийм учраас энэ өөрөө энэ бодол нь энэ бодлыг дотроо тээх нь сатаанд худал хуурмагт хурддахгүй байх маш чухал зүйл байгаа. Тийм учраас эхний бидний ойлгох гээд байгаа зүйл юу? Таны дотор бурхан оршиж байгаа зэ. Юр бусын тэр гайхамшигтай хүч чадалтай нөгөө хамгийн дээд хүч болох бурхан миний дотор оршиж байна. Тэр бурхан нь бүгдийг мэддэг. Тийм учраас бүгдийг заадаг учраас юу гэхээр таны эзэн болно гэсэн. Яг бодиттой миний амьдрал таныг эзэн болж таныг удирдна гэсэн. Мөн Ром 8:14 дээр ингэж байгаа. Хамт уншия. Учир нь Бурхны сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурхны хүүгүүдээ гэж байгаа. Бурхны сүнсээр буюу Бурхныхын сүнс нь ариун сүнс нь өөрөө үгээр л удирддаг. Тэгэхээр Бурхны үгийн дагуу Бурхны сүнсээр явж байгаа тэр хүмүүс л Бурхны одоо хүүгүүд буюу охид хүүгүүд нь түүний албатууд. Өөрөөр хэлбэл ариун сүнс бидний эзэн байгаа. За хоёрдугаар бурхан таны дотор оршиж байгаа. Энийг давтан хэлээд байгаа шүү дээ. Та оюун санаандаа нөгөө нэг хөрсөндөө гүнзгий суулгаад байгаа зэ. Таны дотор бурхан оршиж байгаа учраас тэр бурхан нь сая нэгдүгээрт бүгдийг мэддэг гэсэн бол одоо бүгдийг чаддаг. Тэгэхээр та ямар байхаас үл шалтгаалаа заяа. Сул дорой би чадахгүй байна. Би бол тийм зэ. Би зүгээр л сав байхгүй. Зүгээр л сүмэн. Бидний сүм болсон их тайван нь ингээ юу мөн тоосгомоосгон эвдэрсэн цонг мохон тийм муухай байгаа зэ. Угаасаа үнэн ийм байлаа мяа. Гэтэ оршиж байгаа оршихуй нь өөрөө бурхан учраас тэр бурхан нь бүгдийг чаддаг байгаа. Тийм учраас өдрөөс өдөрт энэ гэхдээ үнэн л бол өдрөөс өдөрт нэг тоосгочин шинжлэгдэн, нэг цонгочин шинжлэгдэн. Тэгэхээр тэр бурхан бүгдийг чаддаг. Энэ дээр байхгүй. Лук 1:35 дээр байгаа. Юу гэхээр Есүс Христ ариун сүнсээр ариун сүнсээр дүүрэн байна. Бурхны хүмүүс ариун сүнсээр дүүрэн. Тэр ариун Лук 1:35 бүгдээр хамт гаргая. За та бүгд мань гаргачаар би энэ дээр гаргаагүй байгаа учраас яг Библийг уншаад гаргацсан уу гаргацсан байна. За 1 2 та нар чанга уншаа. За би дөө сонссоо. Би Библийг гаргаагүй. 1 2-3 И. Амен. Бурхны хүү Есүс Христ. Есүс Христийн дээр
ариун сүнс байгаа буюу хамгийн дээдийн хүч оршиж байгаа гэж байгаас. Тэгэхээр ариун сүнс нь болохоор хамгийн дээдийн бүгдийг чадагч тэр хүч чадал байна. Амен. Тэр хүч чадал таны дотор оршиж байгаа байхгүй юу? Тийм учраас хардаа яах гэж оршиж байгаа юм гэхээр тэгээ надад хүч өгч түүгээр би бүгдийг хийж чадна гэдэг Филиппо 4 ишлэл байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ариун сүнс танд хүч болоод таныг тий одоо баян болгож чадах уу? Эсвэл бол тий нөгөө нэг манусын хүсдэг тэр бүх хүслийг хэрэгжүүлэхэд хүч болж чадах уу? Тэ мундаг хүчтэй нэгэн болоод олимпиадтай ялуулж чадах уу? Тэгэж хэлсэн үгүй. Ариун сүнс хүч болно гэдэг нь. Үгүй мэдээж тэ. Мэдээж эзний хүсэл мөн байвал мөн. Хамгийн түрүүлс хамгийн гол зүйл нь ариун сүнсний ирсэн зорилго хийдэг зүйл нь юу гэхээр Бурхны үгийн дагуу бид нарыг амьдруулахын тулд. Тэгэхээр Бурхны үгийн дагуу амьдрахад туслах хүч болно гэсэн үг. Бурхны үгийн дагуу амьдрахад туслах хүч болно гэсэн үг. Та энийг бодонгууд дотор чинь нэг зүйл бодогдох ёстой нь юу вэ гэхээр Бурхны үгийн дагуу амьдрна гэдэг нь таны яг хүсэл чинь байхгүй юу? Та энэтэй санал нэгтгэх үү? Бурхны үгийн дагуу Бурхны үг юу ярьдаг вэ? Ариун бай, төгс бай. Тэ? Бурхандаа таалаг, Бурхны хүслийн дагуу гим нүгэлгүй бай. Тэгэхээр Бурхны хүслийн дагуу гим нүгэлгүй ариун, хувь тавилантай, сүнслэг, ялагч, бусдыг авардаг, тэ бусдын төлөө тэр Бурхны алдар гэрэл давс болох тэр бүх сайн сайхныг хэрүү би хийж чадвал бидний амьдралд дагаад нөгөө бүх сайн сайхан зүйл араас нь орж ийн. Гол нь бид нар чадахгүй байгаа шүү дээ, тий. Насан туршдаа бид үз тараад тий бага л ахина. Гэтэл улам илүү хүчтэй ахихад туслахаар оршиж байгаа туслагч нь юу гэхээр маш бодиттой туслагч нь юу гэхээр ариун сүнс байгаа. Бүгдийг чаддаг тэр Бурхан оршиж байгаа. Бурхан хүч чадал таны дотор оршиж байгаа. Тэгэхээр бүгд Бурханы үгийн дагуу амьдрахаар байна шүү дээ. Автоматар нэг зүйл биднэрт ирдэг нь юу гэхээр ерөөл байгаа. Дид хул 28 дээр юу гэхээр Бурханы хуулийг дуулууртай дагах юм бол ерөөлтэйе гэж байгаа. Тэр ерөөл нь ерөөсөө зөв ганц үг боловч дотор нь бүх ертөнц агуулгадж байгаа. Таны төсөөлж болох хамгийн гоё эдэлж хэрэглэх сайн сайхан зүйл, гоё мэдрэмж, гоё амар тайван, тэгээ гоё найз нөхөд тань ижил бүх сайн сайхан зүйл чинь оршиж байгаа. Бурхны ерөөл гэдэг дээр. Тэгэхээр энэ ерөөл нь өгөх тэр хус суг нь юу вэ гэхээр Бурхны үгийн дагуу дуулууртай амьдрах юм болов. Тэгэхээр дуулууртай амьдрах нь амийн хүсэж штэ. Гэхдээ бид чадахгүй. Яаж чадах вэ гэхээр зөвхөн Бурхны өөрийнх нь сүнсээр буюу тэр Бурхны хүчээр. Тэгэхээр та Есүсийг аврагчаа болгоод эзнээ болгоцсон л бол таны дотор чинь байна гэсэн үг. Тэгээд туслах гад хүч болох гад гэд хүлээж ийна гэсэн. Гэхдээ биднээс шалтгааллах зүйл байгаа. Тэрийг бүгдээрээ 3 төсвөлд нь үзэх болно. Тэгэхээр тэр ерөөлтэй амьдралыг бүтээж чадна гэсэн үг. Тэр Бурхан таны дотор оршиж байгаа учраас 3 дугаарт нь Бурхан таны дотор оршиж байгаа учраас Бурхны omnipresence гэдэг мөн чанар байдаг. Түрүүнийх нь omnipotent гэдэг бүгдийг чадагч. Одоо 3 дахь нь omnipresence буюу нэг зэрэг хаасайг оршдог. Өөрөөр хэлбэл Бурхан таны дотор оршиж байгаа тэр Бурхан нэг зэрэг таны хажууд байгаа итгэгч ахын дүүсээ чинь дотор нэг зэрэг оршиж байгаа. Яг нэг сүнс. Гант уягийн дотор яг нэг сүнс, намынгийн дотор, миний дотор яг зэрэг оршиж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар энэ сүнсээр хоорондоо юр бусын үл харагдах, үл одоо тодорхойлж чадах тэр нэг юр бусын, жинхэнэ юр бусын байдлаар бид нар хоорондоо холбогдсон байгаа. Ариун сүнсээр. Тэр Бурханаар холбогдсон байгаа. Тэр Бурхан таны дотор байгаа бол. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр бүгд хамтдаа нэг ишлэг уншина. Яг ишлэл нь. 1-р Коринт 12:13. За 1-2-3. Учир нь юдэчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрхчлөөд хүмүүс ялгаагүй бид бүгд нэг сүнсээр нэг бие рүү баптизм хүртэж нэг сүнсийг уусан юм аа. Амен. Дайсан биш үү те? Сатаны ялдаг онилдог гол зүйл нь юу вэ гэхээр бидний хэв нэгдэл. Ягаад тэгэхээр бидний дотор Бурхан байгаад байгаа байхгүй юу? Бурхан. Тэр Бурханыг дийлэхгүй. Бурханыг дотроо агуулсан итгэгч нар биднийг сатан хизээж дийлж чадахгүй. Гэтэл бид нар өөрсдөө мангартаад бид нар өөрсдөө ариун сүнсээ бөхөөгөөд гомдоогоод дугаа болгоод тэгээ өөрийнхөө жинхэнэ эрх чөлөөгөөрөө нөгөө эрх чөлөөгөөрөө мангартах юм бол хоорондоо эгогоороо би гэдэг үзлээрээ бид нар хоорондоо өөрийнхөө амьдрах юм бол Бурхныг сатан ялж байгаа юм шиг болох гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас бүх цаг үед итгэгч нар бүх цаг үед
Тэ сатааны ялах тохиолдлууд, чуулганыг ялах тохиолдлууд байдаг шүү дээ. Тэ одоо ингээд зарим цуглаан одоо уналтанд ордог, зарим итгэгч нар тэ хөв тавиландаа хүрдэггүй, эсвэл итгэх гээд явж исэн нэгэн одоо юу гэдэг цуглаанаасаа нэг нь бид нар бие биенээ гомдооснос болоод явдаг ч юм уу. Гэтэл таны дотор бурхан байгаа заяа. Та зүгээр ганцаараа ингээд нэг өөрийн гэсэн тусдаа ирэх ашигтай, тусдаа хүсэл мөрөөдөлтэй нэг та ганцаараа оршиж байгаа нэг юм ганцаараа амьдарж байгаа өөртөө тусгаарлсан тийм хүн биш байхгүй юу? Таны дотор нэг юм маш хүч чадалтай бурхан оршиж байгаа. Тэр бурхан бусад итгэгч нартай ч яг адилхан оршиж байгаа. Тийм учраас бид нар гайхалтайгаар бие биентэйгээ ариун хүмүүсийн нөхөрлөлийг үүсгэж чадна гэсэн. Гайхамшигтайгаар бид нар нэг гэр бүл болж чадна гэсэн. Гэхдээ тэр бурхан таны яг эзэнчин болж та тэр бурхантайгаа хамт бурханаасаа имээгээд ядаж та ингэх хэрэгтэй. Ядаж миний дотор бурхан оршиж байна гэдэг энэ мэдрэмж. Юусе энэ бидний хамгийн ихний тээх гол зүйл. Та зүгээр сул дорой тэ одоо окнак сул дорой номоо нөгөө биш байхгүй. Бурхан энийг бүр яаж хэлэх вэ? Та ингээд өөрөө гадарлаж байгаа те амар хүч чадалтай тэр бурхан оршоод байна штэ гэдэг нэг ийм зүйл зөө байж болох хамгийн тэр нэг тэнгэр нор гэдэг үлээ газар хөдлөө те үсдэж байгаа агуу хүчтэй бурхан оршиж таны дотор зөө. Тэгэхээр та зүгээр өөрөөрөө амьдрах боломжгүй тэр амьдрал чи өөрчлөгдсөн байхгүй. Тийм учраас гайхамшигтай араасаа бид нар энэ тэ өдөр дуулсан ерөөлийн амьдрал, ариун хүмүүсийн нөхөрлөлийн амьдрал боломжтой болно гэсэн. Эцэст нь таны дотор бурхан оршиж байгаа учраас тэр бурхан нь орчлын ертөнцийг бүтээгч байна. Тэр бурхан бүх зүйлийг бүтээсэн. Бүгд хамт ишлээ би гаргаагүй. Бүгд мэдж байгаа учраас Эхлэл 1:2 дээр те Эхлэл 1:1 дээр үүдэг лээ. Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Хоёрдугаарт нь бурханы сүнс ариун сүнс те усны мандал дээгүүр илэн хайлж ийла. Бурхан оргуу хоосноос орчлын ертөнцийг тэрхүү газар нь эзгүй хоосон гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж бурханы сүнс усны мандал дээгүүр. Тэгэхээр имэх замраагүй заяа. Ариун сүнс орчлын ертөнцийг бүтээсэн. Юу гэсэн үг вэ гэхээр бидний яг өнөөдөр авах гээд байгаа гол холбоос нь юу вэ гэхээр эзгүй хоосон замбраагүй байдлаас ариун сүнс имэх замбрааг бий болгож байгаа байхгүй. Бас хоосон ямар ч тий одоо нөгөө нэг юм одоо оршин суугч нь байхгүй тэр замбраагүй хоосон байдлаас дүүргэгчийг бий болгож байгаа. Эзэн болгож тий тэр нөгөө сүүлийн 3 өдөр нь бурхан тэр бүх хамааралтай зүйлсүүдийг бүтээж байгаа. Тэгэхээр ариун сүнс орчлын ертөнцийн тэр бүтээгч бурхан таны дотор оршиж байгаа. Оргуу осноос шүү дээ. Тэгэхээр бидний дотор одоо түрүүн хэлсэндээ ингээд янз бүрийн одоо асуудалтай трама болцсон элдв янзын байгаа тий. Ингээл сэтгэлийн шарахтай чаддаггүй. Тэгээ элдв янзын дон, муухай гим нүгэл, муухай бодлууд, тэгэл харилцааны элдв янзын асуудал гэдэг нөгөө нэг хардаа эзгүй хоосон имэх замбраагүй гэдэг яг тэр төлөв байдал байхгүй. Ариун сүнс таны дотор оршиж байгаа бол тэр эзгүй имэх замбраагүй байдлаас орчлон ертөнцийг бүтээсэн тэр хүч чадал тэр бурхан таны дотор оршиж байгаа учраас хэрвээ та Есүсийг аврагчаа болгоо эзнээ болгосон үнэн л бол тэр бүтээгч хүч таны дотор оршиж байна гэсэн. Тэгэхээр таны дотор байгаа имэх замбраагүй тэр нэг муухай байдал чинь тэр хүч цоо шин ертөнцийг шин дүр төрхийг бүтээхээр оршиж байна гэсэн. Бид нар өөрсдөө үнийг хийж чадахгүй. Тэр нөөрэ гайхамшигтай сонсоод ямар гоё юм бэ гэдэг энэ хандлага тань заавал бий болох хэрэгтэй. Тэг мөн хоосон маш олон хоосон юм байгаа. Авьяасгүй те англи хэлний мэдлэг өөр юу гэдэг те ажил хийж чаддаггүй залхуу гэхэр чинь ажилсаг байдал хоосон гэсэн үг шүү дээ те. Залхуу гэхэр ажилсаг байдал хоосон. Өөр юу гэдэг одоо ууралдаг гэхэр уура барьдаг байдал байхгүй. Уура барьдаг тэр төвчээр хоосон гэсэн үг. Гэх мэтлэн бид ингээд та нар бодорой. Та ингээ харахаараа энэ ямар гоё хүн бэ? Энэ ямар мундаг вэ гэд хүмүүсийг бодохоор тэр гоё одоо тэр хүний айдал гэж ярьдаг. Тэр хүнээ ингээд гэтээ яг нэг ертөнцийн айдал биш. Хажууд байгаа одоо мундаг та амьдралынхаа үлгэр дураалал авдаг хүнийхээ зан чанарууд нь бичээрэй. Тэр надад байхгүй тэр хүнд байгаа зан чанарыг та ингээ бод. Гэсэн чи тэр зан чанарууд таны дотор бий болох боломжтой байхгүй. Ягаад тэгэхээр баара гэж нөгөө еврей үг нь оргуу хоосноос орчлын ертөнцийг бүтээсэн. Тэгэхээр тэр оргуу осноос орчлын ертөнцийн буюу танд байхгүй зан чанарыг бий болгох гээд тэр бүтээгч хүч оршиж байна гэсэн. Тэр нь бол гайхамшигтай ивэл сонсоод ямар гоё юм бэ? Амен. Баярлалаа бурхан минь. Та тэр хүчээрээ миний дотор энийг бий болгож өгөөч. Төвчээрийг бий болгож өгөөч. Мэргэн ухааныг өгөөч гэх та одоо
гуйхад бэлэн гэсэн үг байхгүй. Асар бол та зүгээр жагсаалаа бичээл гуйгаал. Угаасаа оршиж байгаа зорилго нь тэр байхгүй. Шинийг бүтээх гээд имх замбраагүй юм чинь зэгцлэх гээд оршиж байгаа тэр бүтээгч хүч дотор ч юм байгаа. Тэгээ мөн энэс гадна бас нэг чухал зүйл яригддаг нь юу гэхээр бүгдээ Иохан 16-гийн энэ хоёр ишлэгийг бүгдээ хамт уншия. 1 2 3 Тэр эрэхтэй нүгэл зөвхт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. За хоёрдугаар мөн үхэгсдээс Есүсийг амьлуулсан нэгний сүнс та нарын дотор оршвоос Христ Есүсийг үхэгсдээс амьлуулсан тэр та нарын дотор оршдог өөрийн сүнсээр дамжин үхлийн биед чинь ам өгнө гэж байгаа. Амен. Энэ хоёр нь биднэртэй хамааралтай. Гэхдээ бас нэг зүйл нь юу гэхээр үйл итгэгч нартай хамааралтай. Иохан 16-гийн 8 дээр харах юм бол ертөнцийг гэж байгааз бид нарыг биш ертөнцийг ариун сүнс зэмлэхээр өөрөөр хэлбэл гимшилт хөтлөхөөр оршиж байгаа. Тэгэд бидний дотор оршиж байгаа шүү дээ. Тэгэхээр биднээр дамжуулан ертөнцийг гимшилт хөтлөхөөр буюу шин амийг бий болгохоор оршиж байгаа. Нөгөө бүтээл шин бүтээлийг бий болгоно. Биднээр дамжуулан. Мэдээж бидний дотор шинийг бүтээн. Тэрнээс гадна биднээр дамжуулан өөрчлөхийн аргагүй аимшигтай найдваргүй ертөнцийг биднээр дамжуулан өөрчлөхөөр. Тэгээд түрүү хэлсэнтэй үхлийн биест биеийг маань амийн бий болгохоор тэр шин бүтээлийг бий болгохоор ариун сүнс оршиж байна гэсэн. Тэгээ энэ ерөнхийдөө юу гэсэн үг вэ? Бидний эхний үзэж байгаа зүйл нь энэ ариун сүнсний одоо CV гэж ярьдаг тий. Одоо ариун сүнсний өөрийнх нь юу? Нэрийн одоо юу гэдэг вэ? Нөгөө танилцуулга тий. Ажлын танилцуулга, тодорхойлолт. Ариун сүнс бол ийм сургууль төгссөн, ийм чадвартай, ийм тий одоо нөгөө нэг тий тэр бүх танилцуулга нь юу гэхээр таны дотор байгаа ариун сүнс чинь бурхан бүгдийг мэддэг, бүгдийг чаддаг, хаасаагүй оршдог, оргуу хоосноос юр бусын зүйлийг нэн сайхан гэж хэлсэн бүтээлийг бүтээж чаддаг. Тэр бурхан таны ямар байгаас үл шалтгаалаад дотор ч оршиж байгаа. За ингээд энэ бол ариун сүнсний тодорхойлолт заяа. Гэхдээ тэр бурхан таны дотор оршихдоо оршиж байгаа нэг чухал зорилго байгаа. Яг тэр зорилгоороо энэ бүх CV-ийн, энэ бүх тодорхойлолт нь ажиллагаанд орно гэсэн. Тэгээ энийг мэдэхгүй бол бид нар буруугаар гуйгаад буруу харилцаатай болох болно гэсэн. Тэгээд ирэхээр ингээд бас хурам ихтэл явагдана гэсэн. Эсвэл залбиралд нь хариулт байхгүй. Тэгээд ариун сүнсний оршиж байгаа ариун сүнсний бидний дотор оршиж байгаа зорилго нь юу вэ гэхээр юунаас нь гарч байгаа? Нэрнээс нь гарч байгаа. Ариун одоо бурхан бол сүнс гэж бид нар гурвал дээр үзсэн тий. Бурхан бол зүгээр сүнс, махан биегүй. Гэхдээ гурвалаар оршиж эцэг хүү ариун сүнс гэдэг энэ гурвлын хүү бурхан нь одоогоос 2000 жилийн өмнө хүн болж ирсэн. Махан биеийг аваад ирсэн. Тэгээ одоо хүнтэй адилхан тэгтээ алдаршуулагдсан. Яг одоо бидний энэ бие биш. Алдаршуулагдсан тэр нэг юр бусын алдрын махан биетэйгээр эцгийн баруун талд мөнхөд оршиж байгаа. Сүнснээсээ арай өөр хэлбэртэй байгааз. Тэгэхээр бурхан аав яг одоо ариун сүнсээр оршиж байгаа. Ариун сүнс нь бас сүнсээр оршиж байгаа. Миний хэлэх гээд байгаа санаа энэ. Ариун сүнс бурхан аав хоёр адилхан сүнс үсттэй. Гэтэл бурханыг болохоор ариун сүнсэн бурхан гэж хэлэхгүй байгаа байхгүй юу? Сүнсэн бурхан гэж хэлэхгүй. Бурхан эцэг. Бурхан аав те бурхан аав гэдгээр нь илэрхийлж байгаа. Гэтэл ариун сүнсийг болохоор яг тэр ариун гэдгээр яг орж байгаа байхгүй юу? Ариун эцэг бурхан, хүү бурхан, сүнс бурхан биш, ариун сүнс бурхан. Юу гэсэн үг вэ гэхээр энэ ариун сүнс гэдэг энэ нэршил нь шинэ гэрээнд 94 удаа гарч байгаа зэ. Яг энэ нэрэн дотор нь ариун сүнсний бидний дотор оршдог зорилго нь байгаа. Юу гэхээр ариун сүнс бидний дотор яах гэж оршдог вэ гэхлээр нөгөө бурхан, нөгөө бүгдийг мэддэг хүч чадалтай, нөгөө бидний хүсэж байгаа бодит амьдрал дээр биднэрт ивэл өрөөл нөгөө нэг те эд хөрөнгө мөнгө тэр эрх мэдэл хүртэл эрх мэдлийг араас нь явж байгаа дэлхийн ертөнцийн араас нь явж байгаа маш бодиттой нэг гой зүйлсүүдийг зүгээр бидэнд өгөх гэж байгаа үр дагаварт нь өгөх үйс тэр нэг гой сайн сайхан амьдрал бий болгоно. Гэтэ үүний ямар үед энэ гой сайн сайхан зүйл бий болох вэ гэхээр ариун сүнсний ирсэн үндсэн зорилго байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо бид нар үзэх гээд ариун гэдэг ойлголтын дотор нь буюу ариун сүнсний бидний дотор оршиж байгаа зорилго нь ариусгах зорилготой. Ариусгах. Бид нарыг ариусгах зорилготой. Яг энэ зорилгыг, энэ хүсэл нь таны зорилго, таны амьдралын зорилго, таны хүсэл байгаад, таны барай байгаад тэгээд та өдрөөс өдөрт би ариун болмоор байна. Би энэ талбар дээр ариун болмоор байна. Би энэ талбар дээр бурхантай адилхан ариун болмоор байна гэдэг энэ ариус хүсэл таны дотор байх юм бол хардаа бурханы хүсэл таны хүсэл хоёр нэгтчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бурханы хүслийн дагуух бүх зүйл заавал биелнэ.
Заавал биелнэ. Харин хизээ яаж гэдг нь бол бурхан өөрийнх нь эрх мэдэл. Гол нь та ариун байхыг хүсэж байна уу? Та бурхантай адилхан ариун болмоор байна. Гин нүгэлгүй тэр гайхалтай ариун болмоор байна. Энийг та дотроо тэглэх юм бол та ариун сүнсний хүсэлтэд нэгдэнэ гэсэн үг. Ариун байдал, ариусгал гэж ярьдаг. Бүгд хамтдаа яг Библийн дагуу яг нэг ишлэлээр харъя. 1-р Тесалоник сайн гарцсан уу? Байхгүй юм байна. Би 1-р Тесалоник 4-5 тэмдэглэж болно. 3-8 олон ишлэл учраас гол санаа нь Бурхны хүсэл болоо шүү дээ, тэ. Ариун сүнсээрээ биднийг ариусгах юм а гэдэг үг байгаа. Ариун сүнсээрээ биднийг ариусгах Бурхны хүсэл болохоор 1-р Тесалоник 4-3-8 дээр Бурхны хүсэл бол биднийг ариусгах. Тэгэхээр та ариун байхыг хүсэж бол ерөөсөө та яг амжилтын замдаар явж байна гэсэн. Би ариун болмоор байна. Би ариун болмоор байна. Би ариусгалын амьдралаар амьдрмаар байна. Би гим нүглээс ялмаар байна гэдэг энэ хүсэл байх юм бол 1-р Петр 1-3 дээр 2 дээр болох юу гэж байгаа гэхээр ариусгал нь ариун сүнсний хийдэг зүйлээ гэдэг санаа байгаа. Бидний хийдэг зүйл биш. Бид өөрсдөө хичээгээдээ энэ гим нүглээ ялчмаар байна гэдэг зүйл биш зэ. Бид нар ариун байдлыг бий болгож чадахгүй. Ариун сүнс өөрөө үнийг хийдэг. Гэтэ бидний оролцоо байгаа. Тэрийг нь одоо сүлд нь үзээд өндөрлөх болно. Ариун сүнс л бидний гим нүглийг ялдаг нэгэн болгодог. Ариун сүнс биднийг бурхантай адилхан болгодог. Бид нар өөрсдөө чадахгүй шүү заяа. Зөвхөн ариун сүнс үнийг хийж чадна. 2-р Коринт 3:18 дээр ариун сүнсээр Есүсийн дүртэй, өөрөөр хэлбэл Есүстэй адил болохоор бид алдраас алдарт өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл нэг амжилтаас дараагийн амжилт, нэг төвшнөөс дараагийн төвшөнд. Гэхдээ ариун сүнсээр Есүстэй адилхан болох. Тэгэхээр ариун байдал гэдэг нь юу ярьж байгаа вэ гэхээр Есүстэй адилхан байдлыг ярьж байгаа. Есүстэй адилхан байдал. За тэгэхээр бидний хоёр дахь зүйл юу вэ гэхээр эхнийх нь болохоор юу юмсэн те таны дотор бурхан оршиж байна. Бурхан шүү. Ямар сони бэ? Юунаас те Iron Man-ээс, Batman-аас, Superman-ээс илүү нэг маш бодиттой. Тэгвэл кино биш. Тэр бурхан таны дотор оршиж байна. Хоёрдугаар тэр бурхан таны дотор оршихдоо Есүстэй адилхан болгохын тулд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл бурхантай адил болохоор бидний дотор оршиж байгаа. Бурхан таны дотор оршихдоо биднийг бурхантай адилхан болгохоор оршиж байгаа. Гоё байгаа зү. Гэмтэн биднийг бурхантай адилхан болгох зорилготой. Энэ бүр үнэхээр гоё нэрэ. Тэгээ бид нар сул дорой биднээс биш өөрөө биднийг бурхантай адилхан болгох гэж зүгээр ингээд гол зорилго нь юу вэ? Бурхантай адилхан болох. Өдрөөс өдөрт. Тэгээд мөнхөд тэр бурхантай адилхан байдлаараа бид мөнхөд тэр гайхалтай бурхантай адилхан тэр гурвалтай нэгдэж амьдрна гэсэн. Матай 5-ын 48 дээр гэж байгаа. Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар төгс бай гэж хэлж байгаа. Биднийг төгс бай гэж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл биднийг бурхан шиг ямар ч гимгүй бурхантай адилхан бай гэж байгаа. Тэгэхээр бурхан тэнгэрлэг эцэг шиг бурхан аав шиг төгс бай гэж. Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар төгс бай. Яаж ингэж чадах вэ гэхээр Есүс Христийн дотор ариун сүнсээр нь. Ариун сүнсний оршиж байгаа зорилго нь биднийг бурхантай адилхан болгох. За энд нэг гоё ишлэл байгаа. Йохан 16-гийн 13-аас 15. 1:23. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдна. Тэр өөрөөсөө биш харин алив сонсох юм ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ. Тэр минийхийг авч та нарт мэдүүлэх хүчээр намайг алдаршуулна. Эцэгт буй бүхэн минийх, тиймээс тэр минийхийг авч та нарт мэдүүлнэ гэж би хэлсэн юм аа гэж байгаа. Амен. Тэгэхээр Есүс Христтэй адилхан болно гэдэг нь Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар эцэгтэйгээ адилхан бол гэсэн чинь яаж? Есүс Христтэй адилхан болох юм бол Бурхан Аавтай адилхан болно гэсэн. Тэгэхээр Есүс Христтэй адилхан болно гэдэг нь бидний амьдралын гол зорилго байгаа. Өөрөөр хэлбэл Бурхантай адилхан болох. Энэ бидний хоёр ойлгох гол зүйл нь. За одоо бид нар яг үлдсэн богино хугацаанд Бурхан бидний дотор оршиж байна. Нэг өргөлттэй шүү заяа. Бурхан оршиж байна. Хоёрдугаар тэр Бурхан биднийг Бурхантай адилхан болгох гэж байгаа. Йоо бүр амар сонир ойлголт байгаа сте. Маш сонир ойлголт. За тэгээ бурхантай адилхан болох гээд оршиж байгаа. Харин яаж хэрэгжүүлэх вэ? Яаж ариун сүнс биднийг бурхантай адилхан болгох юм? Библийнхэн дагуу Галаат 5-ын 16 дээр ингэж байгаа. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махуудын хүслээ гүйцэтгүүлэхгүй гэж би та нарт хэлнэ гэж байгаа. Сүнсээр явах. Тэгээ бурхны сүнсээр яв. Тэгвэл та нар махуудын хүслээ гүйцэтгүүлэхгүй харин бурхны хүслийг гүйцэтгүүлнэ буюу нөгөө Есүстэй адилхан болох. Тэгээ ариун
тодорхойг мэдээж. Одоо цөмөрө чааш нь улам тодорхой болгоно заяа. Ариун сүнсний хүчээр, ариун сүнсээр нь одоо бензинээр машин явдаг гэдэг шиг бид өөрсдийн бензин байхгүй. Шээсээр те усаар таргаар машин явахгүй шүү дээ те. Бензинээр л явна. Яг явдаг машин хөдөлгдөг зүйл нь юу гэхээр ариун сүнс. Тэгээ ариун сүнсээр яв. Яг явах ёстой хүч чадлаараа л яв. Өөрсдийн хүчээр чадахгүй. Тэгэх юм бол Бурхны хүсэл биелэн буюу та нар Есүстэй адилхан болно гэж байна. Тэгвэл одоо дэлгэрүүлээ. Тэгвэл ариун сүнсээр явна гэдэг нь юу гэсэн үг вэ? Ариун сүнсээр явна. Яг тэр бензин нь юу юм? Яаж тэр бензинийг машиндаа хийх юм? Тэгэхээр Эфес 5-ын 17-оос 20 бүгдээр хамт уншъя. 1 2 3. Тиймээс бүү мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаар. Дарсанд бүү согтуур, эс бөгөөс хит самуурал буй. Харин сүнсээр дүүр. Ингэхдээ дуулал, магтуу, сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, эзэнд хандаж, зүрхэндээ дуулж, ая дуу зохиож, Бурхан ба эцэгт бүхний төлөө бидний эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өрг. Амен. Энд хардаа маш чухал томьёо байгаа. Яаж ариун сүнсний хүчээр явах вэ гэхээр нөгөө ариун сүнс бидний дотор дүүрэн байх ёстой. Өөрөлдвөл ариун сүнс биднийг бүрэн удирдах ёстой. Түрүү хэлсэндээ би машинаар явах юм бол яг бензин одоо юу гэдэг яг хөдлөх ёстой хүч нь л биднийг 100% удирдах ёстой. Ямар нэгэн холц, ямар нэгэн муухай холц байх юм бол тэр машин зогсно. Тэр бүрэн ариун сүнс биднийг дүүрнээр удирдах ёстой. Тэнгүүт нь яаж дүүрэх юм? Тэгээ бид нарт ямар ч хамааралгүй нэг хүчийг бид тээх ашиглах ёстой гэдэг байгаа шүү дээ, тий. Тэнгүүт нь яаж тээх вэ гэхээр ариун сүнсээр дүүр тэг гэж юм. Тэнгүүт нь яаж дүүрэх вэ гэхээр ингэхтэй гээд 4 зүйл байгаа. 4 зүйл. Нэгдүгээрт ингэхдээ дуулал, магтуу, сүнслэг дуунууд магтаалын оршихуйг ярьж байгаа. Магтаал. Магтаалын цаг, магтаалын оршихуй, магтах, эзнийг магтах гэдэг энэ зүйл. Ариун сүнс ямар үед дүүрдэг вэ? Ямар үед ариун сүнс бидэнд өөрөө мэддэг хүч орж биднийг нэг юр бусын байдлаар биднийг удирдаад аваад ингээд бүр бидний хийж чаддаггүй зүйлийг хийх вэ гэхээр магтаалын оршихуй, магтаалын цаг. Тэгэхээр улам тодорхой болох хэрэгтэй. Магтаал гэдэг нь юу вэ гэхээр магтаалыг та нар ингээд дууг анзаараарай заяа. Дууны үгийг анзаараарай. Бас магтаалын цаг өөртөө магтаал дуу зохиож ирсэн бол ингээд анзаараарай. Яг эзэн дээр төвлөрдөг байхгүй. Эзний сайн сайхан дээр. Эзний сайн сайхан, эзний хийж өгсөн гой зүйл дээр. Тэгэхээр эзний сайн сайхан дээр төвлөрөх хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол эзнийг магтах, магтаалын оршихуй, магтаал гарна гэсэн. Тэгээ энэ дээр би нэг сүүлийн хэдэн сар хэрглэж байгаа цаг мөлийн явж байна те. За сүүлийн хэдэн сар хэрглэж байгаа нэг сүнслэг дасгалыг хуваалцъя зөө. Би бас юуны пэйж дээр бас тавьсан. Амьсгалын дасгал. Хамраараа гүнзгий амьсгаа. Хамраараа гүнзгий амьсгаа. Одоо бид нар ингэдэж штэ. Зүгээр ингээ ажил хийж байхдаа зүгээр хамраараа амьсгаа авч идэм билээ. Би яг авдаггүй болов гэсэн чинь авдсан билээ. Тэгвэл авахтаа нэг гүйхэн аваад идэм билээ. Өөрийн мэдлэг сайн мэдрэхгүйгээр зүгээр ингээ сонсохдохгүйгээр нэг амьтаа төдөө. Гэтэл ингээ шал өрөөгөөд байгаа байхгүй. Та нар ингээл үзтээ энэ рүү чи ингээд нэг юм амар тайвшрах зүйл орж ирж байгаа. Гэтэл хардаа эхлэл 2-7 дээр юу гэж байгаа гэж Бурхан амин амьсгалыг нь хамраар нь үлээж оруулав гэж. Бурхны амин амьсгал буюу бидний амьдруулагч амин сүнс бидний хамраар орж байгаа. За тэгээд энэ мэдээ зүгээр бидний сүнс. Гэтэл ариун сүнсийг бас Иохан 20:22 дээр Есүс үхлээс амьсныхаа дараагаар нь дагалдагч нар руугаа үлээж байгаа. Ариун сүнсийг хүлээж ав гэд бас үлээж байгаа. Ариун сүнсийг хүлээж ав. Тэгээ энэ дээр би нэг юм дасгал зохиосон байхгүй юу? Манай нэг UBTC-ийн найз яг энэ эхлэлтэй холбоо тэгээ би бас жоохон боловсруулаад дасгал энийг хэрэглэхэд амар гоё. Яг ингээд санаа зовсон үед та нар яг хэрэглээ үзээрэй. Маш бодиттой. Яг ингээд амар сандарсан, санаа зовсон, айсан эсвэл ингээд бүр ингээд амьсгаа авах зөвхөөгүй ажиллаж явах үедээ хамраараа амьсгаа авахаач мэдрэхгүй ажиллаж явах үедээ гинт санаад ингээд энэ дасгалыг хийгээд үзээрэй. Ямар дасгал вэ гэхээр хамраараа амьсгаа авахтаа биш үү те. Амийн сүнс гэдэг энэ үгийг дотроо бодоод яг хэлж чадахгүй юм билээ зүгээр. Амийн сүнс хэлж чадахгүй шүү дээ тий. Угаасаа зэрэг болохгүй. Гэхдээ дотроо бодоод амийн гэдэг нь амийн сүнс тэгээ бас ариун сүнсийг хамраар нь үлээж оруулсан байхгүй. Тэгээ бүгд биднэрт байгаа. Тэгэхээр амийн сүнс буюу тэр Бурхны хүч чадал, амин амьсгаа, хүч чадал, Бурхны хүч чадал хамраараа амьсгаа авахтаа та бодоод харин амаараа гаргахтаа ариун сүнсний үр жимс амар тайван.
сүнслэг дасгалжуулалт гэж бас угаасаа юунд үздэг байхгүй Библиэс хичээлээр үздэг. Тусгай хичээл гэдэг байхгүй. 3 гэрдэттэй. Амьсгаа авахдаа амийн сүнс, амьсгаа гарахтаа амар тайван гэдэг. Яг санаа зовж явах үедээ Библийн үгэн дээр Галаат 5:22 амар тайван, ариун сүнсний үр жимсэн амар тайван. Эхлэл 2 дээр түрүүн Иохан 20 дээр хамраар минь ариун сүнсний хүч чадал амин амьсгаа орж ирээд гарахтаа тэр гайхалтай амар тайван хүч чадал гарч байгаа. Тэгээ энийг та бүгд нь бодоорой гэж хүсэж байгаа. Юу гэсэн үг вэ? Эзний сайн сайхан дээр төвлөрнө гэсэн. Эзэн бидэнд амар тайван хүч чадал дээр бүх гоё зүйлсүүдийг өгдөг. Тэгээ энийг та бодох үед ариун нөгөө хүч чадал чинь болно гэсэн. Ариун сүнс яаж дүүрэх юм? Нэгдүгээр магтаал эзнийг магтах үед гэсэн. Ямар хүн эзнийг магтах вэ гэхээр эзний сайн сайхныг бодох үед. Хоёрдугаарт нь ариун сүнсний хүч чадлыг яаж авах вэ гэхээр цаашаа унших юм бол ингэж байгаа. Дуулал магтуус сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж гэж байгааз 19 дээр өөр хоорондоо ярилцах. Өөрөөр хэлбэл итгэгч хүмүүсийн хоорондын сүнслэг яриа байгаа. Итгэгч нар хоорондоо сүнслэг яриа, сүнслэг зүйлсийг ярилцах үед ариун сүнс бидний дунд оршиж бидэнд хүч өгж идэг. Маш бодиттойгоор хүч өгж идэг. Өөрөөр хэлбэл ариун хүмүүсийн нөхөрлөлөө гэсэн үг. Эзний өдөр бид хоорондоо хоорондоо бие биенийгаа барьж байгуул жокерсэн ч юм уу эсвэл зүгээр ахуйн хэрэглээ эсвэл элдв янзын ярьж болно. Гэхдээ хамгийн чухал нь юу гэхээр сүнслэг зүйлийг ярих дээр та төвлөрөөрэй. Тэгэх юм бол яг тэр мөчөд ариун сүнс та нарт хүч болж орж ирнэ гэсэн. Тэр хүч чинь сүнслэг зүйл хоорондоо ярьж байхдаа та нарт нэг ажил хамтраад нэг юм хийх зүйлийг хийж магадгүй, хоорондоо ойлголцохгүй байсан үл ойлголцлыг чинь шийдэж өгч магадгүй. Гол нь та нар хамтдаа байгаад сүнслэг зүйлийг л ярих дээр төвлөрөөрэй. Тэгэх юм бол ариун сүнс төр юр бусын гайхалтай дүүрэлтээр нөгөө нэг яриад байгаа Есүстэй адилхан болгох, гим нүглийг ялах, хоорондоо муу мухай зүйлийн цуглаанаас байхгүй болгох зүйлийг хийнэ гэсэн. Гуравдугаарт нь цааш харах юм бол өөр хоорондоо ярилцаж 19 уншиж байгаа шүү дээ. Эфес 5:19. Эзэнт хандаж зүрхэндээ дуулж гэж байгаа. Зүрхэндээ. Магтан дуу бол бид зүрхэндээ дуул те ингээд цаашаага бид ингээд ил тод дуулдаг. Гэтэл зүрхэндээ дуулна гэж ярихаар залбирал яригддаг. Зүрхэндээ хуухын зүрхэндээ гүн гүнзгий дотоод өрөөндөө хандаж залбирах. Тэм учраас залбирлын цаг, залбирал гуйлтын цагаар ариун сүнс дүүрж идэг гэсэн. Залбирал гуйлт. Тэгээ энэ дээр ямар хэрэгжүүлэлтийг тань санал болгож та хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэхээр танд байнга хэрэгцээ гарч байгаа. Байнгын хэрэгцээ. Яг одоо сууж их ч өвдөж байгаа хэсэг байна уу? Нойр чи хурж гин үү? Ядарч гин үү? Тэ анийг асуудал шийдэгдэжээ гэж хүсэж гин үү? Тэ одоо ингээд санхүү хэрэгтэй байна уу? Баахан хүсэл байгаа. Бүх хэрэгцээ байгаа. Бүгдийг нь заяа эзэнт хандаж залбиргуу. Гуйх үед залбирх үед ариун сүнс чи өөр ажиллагаанд орж дүүрснээрээ хэрэгцээг чинь хангана гэсэн. Эзэнд та идэгрмээр байна уу? Та хангамж авмаар байна уу? Тэ Матай 7-гийн 7-оор юу Матай 7-гийн 7-оос 8 дээр ингэж байгаа. Гуй тэгвэл өгөгдөн. Хай тэгвэл олдно. Тогш тэгвэл нээгдэнэ. Гуйдаг бүр гэж байгаа шүү. Гуйдаг хүн бүр аавна, догшдог хүн бүрт нээгдэнэ, хайдаг хүн бүр олно гэж байгаа. Тэгэхээр гуйх зүйл яригдж байгаа. Нэг хэрэгцээ гараад, асуулт гараад эзээ гэд ариун сүнснээсээ асууж гуйхад ариун сүнсний хүч чадал дүүрж, бензин ажиллагаанд орж, та нарт өгнө, хариулна, шин гой зүйлийг олж илрүүлнэ гэсэн үг эзэн. Тэрнээс гадна гуйлтаас гадна залбирал гэдэг юм ярьдаг. Энэ маш чухал. 1-р Тесалоник 5:17 дээр тасралтгүй залбир гэж байгаа. Тэгэхээр хэрэгцээ асуулт гарахаараа эзнээсээ асуужгүй. Тэрнээс гадна хэрэгцээ асуудал гарахаас гадна дандаа хэрэгцээ асуудал гарахгүй шүү дээ. Зүгээр ямар ч асуудалгүй хэрэгцээгүй үед чинь нэг зүйл байнга таны дотор оршиж байгаа. Тэр нь бодлууд. Тэр бодол болгоноо эзэнтэйгээ ярилцахыг Библи залбирал гэдэг байхгүй юу? Тасралтгүй залбир гэж 1-р Тесалоник 5:17 дээр хэлж байгаа. Яаж хүн тасралтгүй залбирч чадах юм? Боломжгүй шүү дээ. Гэтэл яагаад тэгж хэлсэн? Тэгэхээр хүн байнга боддог байхгүй юу? Тэгэхээр байнга дотор ч нь оршиж байгаа ариун сүнстэйгээ, мөнхөд хамт байх ариун сүнстэйгээ байнгын боддог бодлороо зүгээр л нэг юмыг хооронд нь холбочно л гэсэн үг байхгүй юу? Нөгөө боддог бүх бодлоо муу муухай бодол байсан ч гэсэн хамаахгүй. Зүгээр эзэнтэйгээ л ярилцаад бай. Тэгэх юм бол нөгөө ариун сүнс чинь дүүрээд эзэн ажиллагаанд ороод нөгөө эмх замбраатай нөгөө өөрчлөлт шинжилтийг чи хийнэ гэсэн. Гол нь бид нар залбирахгүй гуйхгүй болохоор Яаков дээр та нар гуйдаггүй учраас авдаггүй гэж байгаа. За энэ гурав дахь ариун сүнсний хүчийг нөгөө бензинийг авах, ариун сүнсээр дүүрэх гурав дахь нь юу гэхээр цааш нь унших юм бол ингэж байгаа. Айдуу зохиож бурхан ба эцэгт бүхний төлөө хамгийн гол үг нь бүхний төлөө заяа. Бүх зүйлийн төлөө бидний Есүс Христийн нэрээр Есүсийн дотор гэсэн үг үргэлж талархал өрг. Бүх зүйл буюу зовлон, өвчин
Би мэдээж нөгөө сайн сайханд орж байгаа. Гэхдээ би албаар энийг нь хэлж байгаа нь хүн сайн сайхан зүйл талархах гэдэг дээр амархан учраас энийг бараг хэлэх шаардлагагүй. Угаасаа талархах. Эзэн минь намайг эдгээс нь баярлаа. Миний гуйлтанд хариулаад миний сургалтын төлбөрийг өгсөнд баярлаа гэд. Гэтэл гуйсан чинь сургалтын төлбөрийг өгөхгүй болохоор баярладаг байхгүй бид нар. Гэтэл энд юу гэж байгаа вэ гэхээр бүх зүйл талархах гэдэг юм. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөр өгөхгүй үед талархах юм бол ариун сүнс дүүрнэ гэсэн. Юу гэсэн үг вэ гэхээр бүгдээр хамгийн сүүлийн ишлэл. Ром 8:28-аас 29 хамт уншъя. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилтдаг гэдгийг бид мэднэ. Тэр өөрийн хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ тэр бас түүний дүртэй адил болгохоор урдаас мэдэж тогтоосон юм а гэж байгаа. Амен. Тэгээ бидний сайн сайхны төлөө бүх юм ажиллаж байгаа. Нөгөө сургалтын төлбөр орж ирэхгүй байгаа нь бидний сайн сайхны төлөө гинэ. Тэгсэн чинь сайн сайхан гэдэг нь юу вэ гэхээр сургалтын төлбөртэй байх нь сайн сайхан гэж бид боддог. Гэтэл Библи нь сайн сайхан гэдэг нь юу вэ гэхээр 29 дээр биднийг өөрийнхөө хүүгийн дүртэй адил болгохын тулд бүх зүйлийг хамтд нь ажиллуулж байгаа. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөр орж ирэхгүй үед Есүс яах вэ? Энэ дүр төрхийг би болгох юм бол нөгөө ариун байдал чинь нөгөө нэг ариун сүнсний оршиж байгаа зориг биелнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хандлага, энэ зан чанарыг бий болгож чадвал Матай 6:33 Тэнгэрийн хаанчлал зөвхт байдлынхаа авил нэмж өгнө гэж байгаа. Магадгүй маргаашин сургалтын төлбөр одорч магадгүй. Гэхдээ нэг юм одоо юу гэдэг нэг ашиг олдог юм биш те. Эхлээд яг зөв хандлаганд байх юм бол эзэн хамгийн сайныг нь өгнө гэсэн. Тэгэхээр бидний одоо хэлэх гээд байгаа хэрэгжүүлэлт нь юу вэ гэхээр талархал ярихаар ингэж байгаа байхгүй хүмүүс. Өнгөрснөөрөө амьдрах гэдэг. Өнгөрснөөрөө биш одоогоороо гэдэг нэг маш чухал зүйлийг энэ хэсгийг уншиж судалж байгаад эзэн сануулсан байхгүй. Юу гэхээр ингээд нэг аюултай зүйл болдог. Тэгсэн чинь тэр аюултай зүйл болох үед эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр битгий санаа зов. Филиппо 4:6 гэж байгаа байхгүй. Битгий санаа зов. Харин таларх, ариун сүнсийг дүүргэдэг зүйл те. Таларх гэдэг юм. Тэгсэн чинь аюултай зүйл нэг аймарын болсон чинь битгий санаа зов гэдэг байгаа байхгүй. Энэ нь хардаа ямар хүнд өгөгдсөн бэ гэхээр зөвхөн итгэгч нарт. Өөрөөр хэлбэл яг одоо цаг дээр та Есүсийг аврагчаа эзнээ болгосон бол энэ үг танд хүчинтэй. Харин аврагчаа эзнээ болгоогүй хүмүүсийн хувьд нөгөө аюултай зүйл чинь аюултай хэвээр байхгүй юу? Санаа зовох ёстой айх эмээх зүйл нь мөн. Гэтэл за тэд нар бол хамаагүй бид өөрсдөө ярьж байгаа учраас. Харин бидний хувьд юу гэхээр бид Есүс ариун сүнс бид тэр аюултай бидний амьдралд болж байгаа аюултай зүйл нь бидний сайн сайхны төлөө байхгүй юу? Гэтэл хардаа бидний тарих яаж ажиллаад байгаа вэ гэхээр өнгөрснөөрөө сэтгэхэд итгэгч биш байхын өмнө аюултай зүйл болонгууд айдаг байсан шүү дээ. Тэр нь айх ч ёстой. Угаасаа бурхангүй аймаар инглихийн ертөнцийн муухай биднийг хорлож алах гэж оролдож байгаа бузар муухай аюултай зүйл. Гэтэл итгэгч болсны дараа нөгөө аюултай зүйл чинь бүгд өөрөөр ажиллагаанд ороод эхэлсэн байхгүй юу? Бидний сайн сайхны төлөө. Гэхдээ бид нар яагаад итгэгч болсон мөртлөө санаа зовоод байгаа гэхээр нөгөө хуучин мэдрэмжээрээ аюултай зүйл боллоо. Нөгөө өнгөрсөн айдгаараа яагаад байна гэсэн үг. Бас тэ өнгөрсөнд бид хэн байсан юм? Алдаа гарах үедээ бид өөрсдийгөө урд нь буруутгаж би ста хөгийн амтан. Гэтэл итгэж босны дараа алдаа маань хүртэл бидний сайн сайхны төлөө. Тэгэхээр алдаа гаргасныхаа дараа хүртэл бид айд санаа зовох биш. Бас л талархна гэсэн. Энэ алдаан дотор ямар сайн юм байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ алдаа намайг яаж Есүстэй адилхан болгох юм? Тэгээ асах үед ариун сүнс нөгөө ярилцлага чинь өрнөнө гэсэн. Тийм учраас одоо сүүлийн хэрэгжүүлж байгаа гол хэрэгжүүлэлт юу гэхээр ариун сүнсийг дүүрэхийн тулд бүх зүйлээс сайныг олддог байх хэрэгтэй л гэсэн. Итгэж хүн та мөн л болж байгаа бүх зүйл дотор энэ зүйл дотор сайн зүйл нь юу байгаа юм болоо гэдэг. За тэгээ бүгд хамт эцэст нь дүгнээд өндөрлөе. Нэгдүгээрт ариун таны дотор биш те бурхан оршиж байгаа. Бурхан гэдэг нөгөө өргөлттэй. Энийг та бүр ингээд намайг хэлэх гээд байгаа санааг бодоорой зөө. Та бүр энийг сонсохоороо бүр ингээд гэд нэг юм шоконд орох үйс. Бурхан таны дотор оршиж байгаа. Тэгээ тэр бурханы оршиж байгаа зорилго нь биднийг бурхантай адилхан болгох. Есүстэй адилхан болгох. Ариун, хүч чадалтай, бусдыг хайрладаг те нөгөө Библийн бүх гоё зүйлсүүд гимгүү, хүч чадалтай. Бурхантай адилхан болгохын тулд бурхан бидний дотор оршиж байгаа. Тэгээ ингэхдээ биднийг бурхантай адилхан болгодог арга нь юу вэ гэхээр өөрийнхөө л хүчээр ариун сүнс л өөрөө үнийг хийн. Ариун сүнс л биднийг бурхантай адилхан болно. Бид өөрсдөө хийж чадахгүй. Энийг бид заавал
Бодохгүй бол сатан муухай зөв хан биеийн хүчээр бид Есүстэй адилхан болох гээд оролддог. Тэгэхээр найдвартай ундаг. Тэгээд гомдож шантардаг. Гэтэл үгүй ариун сүнсний хүчээр. За тэгвэл яаж ариун сүнсний хүчийг ажиллагаанд оруулах юм? Тэгэхээр дөрвөн арга зам тий. Магтаалын оршихугаар буюу Бурхны сайн сайхан дээр л төвлөрөөд байна гэсэн. Тэгээд тэр сайн сайхныг харахаар ямар гоё юм бэ? Та миний гуйлтанд хариулаад надад утсыг аваад өгчөж байгаа юм уу? Миний сургалтын төлбөрийг өгчөж байгаа юм уу? Тэ миний энэ өвдөд байгаа нурууг идгээч байгаа юм уу? Бурхан бол та бол идгээгч, та бол хангагч, та бол утас авч өгөгч гэд шин дуу зохиох юм та нар. Магтаалын та бол утас авч өгөгч гэд. Яг ийм тэ магтаалын эндээс ч өөр гараад байгаа байхгүй юу? Хоёрдугаарт итгэгчдийн нөхрөлийн цагаар, ариун хүмүүсийн нөхрөлийн цагаар буюу сүнслэг зүйл ярилцах үед л бид нар яг ариун хүмүүсийн нөхрөл явагддаг. Тэрнээс зүгээр шатрын дугуулангийн хүмүүс хоорондоо ярилцж байгаад яг л ялгаагүй байхгүй бид нар. Зүгээр л нэг цуглаан дээр цуглааных л хоорондоо ярилцсан. Харин яг сүнслэг зүйл ярилцах үед Тэнгэрийн хаанчлалын хүмүүсийн ярилцлага өрнөх үед нөгөө ертөнцөөс нөгөө доторчин байгаа нөгөө юр бүсийн хязгааргүй тэр бурхан ажиллагаанд орж бид нарыг гайхалтай бие биений хайр, эв нэгдэл ойлголцлыг бий болгоно гэсэн. Гуравдугаарт нь ариун сүнсний тэрхүү дүүрэн болгох хүчийг нь авах зүйл нь юу гэхээр залбирал гуйлт буюу хэрэгцээ болгоно бурханд хэлээрэй гэсэн. Бурханаас гуйгаалаа бүх хэрэгцээг. Тэ? Бас бүх бодлоо бурхантайгаа яриалаа. За 3 дугаарт 4 дугаарт нь юу гэхээр талархлаар ариун сүнс хүч ажиллагаанд орж идэг. Өөрөөр хэлбэл бүх зүйл дотроос сайн зүйлийг нь олж харах гэдэг энэ мөрдөн байцаалтыг мөрдлөгийн ажиллагааг хийгээлээ. Тэгэх юм бол эзэн дотроос чинь энийг ийм зоригтой илгээгээд энэ Есүстэй ингэж чамайг адилхан болно. Энэ нэг муухай зүйл чинь чамайг ингэж гим нүглийг ялдаг ийм төвчээртэй, ийм дуулууртай мундаг дүр төрхийг өгөхийн тулд наа чинь мэдрэмжээрээ муухай. Гэхдээ маш чухал чамайг нэг шинэ хүн болгож төлөвшүүлж том хүн болгох гээд орж байгаамаа гэдгийг одоо эзэн яг маш тодорхой хэлнэ гэсэн үг. Тэгэхээр бүгд хамтдаа яг энийг бодоод хамтдаа залбирцгаа эзэн рүүгээ хандаад